Яа, самцгано. За өнөөдөр та бүхэнтэй хэлсэн ёсороо математик дарааллыг бодох арга зааж өгнө. За тэгэхээр бидний энгийн аргаас эхэлнэ. Тэр нь сумма n тэнцүү хэд вэ? За өөрөөр сумма n гэдэг нь 1-ээс n хүртэлх тоонуудын нийлбэрээ гэсэн үг. За тэгэхээр бид энд 1 тавиад 2 гэж тавиад 3 гэж тавиад дүрс тавиад тэгээд тэргээ дараа нь 4 ч юм уу энэ бол за энийг n гэж 1 2 гэдэг нь энд нэг цэв гээд n гээд тэгэхээр ийм шатлсан юм дүрс байгаа. Тэгээ n хүртэх шаттай. За тэгэнгүүт тэрний яг хажууд нь бас нэг хий дүрс үүсгэн тэр нь бас энэ бол 1 байгаа. Энэ 2 байгаа тий. Энэ 3 байгаа, энэ n байгаа. Тэгэхээр энэ сумма n дүрс юм бол энэ бас сумма n дүрс байгаа. За тэгэнгүүт эндээс иш энд үүссэн дүрсний өндөр нь n өндөртэй байна. Энэ дүрсний урт нь n дээр нэмэх нь 1 байна. Тэгэхээр талбай нь юу болох вэ гэвэл n-ийг үрчгэн n дээр нэмэх нь 1-ийг хуваах нь 2 гарнаа. За тэгээ ерөнхийдөө ингээ батлагдана гэсэн үг юм. Энэ юу маань. За 4 байлаа гэхэд 1 2 3 4 гэвэл энэ бас 1 2 3 4 болно. Энд сумма 4 гэсэн дүрс үүснэ. Энд бас сумма 4 гэсэн дүрс үүснэ. Тэгвэл 4-ийг үрчгэн 4 дээр нэмэх нь 1 буюу 5. Тэгээ хуваахан 2. Тэгээд 4-ийг 5-аар үржүүлээд 2 дугаагвал 4-ийг 2 дугаагвал энд 2 гарна. 2-ыг 5-аар үржээр 10 гарна. Тэгэхээр сумма 4 бол 10 байдаг байх нэ. За 1 дээр 2-ыг нэмэхээр 3, бар сайран дээр 3-ыг нэмэхээр 6. Тэгээд 6 дээрээ 4-ыг нэмэхээр 10. За ингээд ерөнхийдөө батлагдана гэсэн үг. За тэгвэл сумма n-ийн квадрат ямар байх вэ гэдгийг одоо олъё. За тэгэхээр энд би нэг өмнө нь энэ талаар бодож ирсэн болохоор энэ дээрсээ хараад тань ерөнхийдөө заа гэж шийдлээ. За энэ сумма n-ийг бодсон. За сумма n-ийн квадратыг бодоход бол 1-ийн квадратаар 2-ийн квадратыг нэмээд 3-ийн квадратыг нэмээд дараа n-ийн квадратыг нэмнэ. За тэгэнгүүт энд нэг юм хий ингээд дүрс үүсгэн. За энд бол 1 байна. Энд болохоор юу? Сумма n. Энд чинь энд бол 1 байгаа шүү дээ. Сумма 2 байгаа. Энд сумма 1, энд сумма 2. Энэ урт дүрс яах нь? Энд бол 1 байгаа. Энд бол 2 байгаа. Энд бол 3 байгаа. Сумма 3. За энд юу ах нь? Сумма n ах нь шүү дээ. Энэ үүссэн дүрсэн сумма n. За тэгэнгүүт энэ дүрсний энэ урт нь сумма n. Яг л эндээс ийш 1 байна. Эндээс ийш 2 байна. Эндээс ийш 3, эндээс ийш n байна. Дараагийн тоонд яг 4 гэхгүй тэр 4-ийг n гэж ойлгочихъя. Тэгвэл сумма n нь за өндөр нь юу ах вэ гэвэл энд чинь n байгаа шүү дээ. Эндээс энэ хүртэлх өндөр n. Тэн дээр 1-ийг нэм. Тэгвэл n дээр нэмэх 1 болно. Тэгвэл n дээр нэмэх 1-ийг үржих сумма n гэдэг бол энэ дүрсний талбай байгаа. За энэ талбай нь бол энэ сумма n-ийн квадратаар нэмэх нь сумма n гэдэг. За сумма n-ийн квадрат гэдэг нь болохоор энэ дүрснүүд байгаа. Бидний олгож байгаа дүрснүүд гэсэн үг. За сумма n гэдэг нь болохоор яагаад болсон бэ гэвэл энд бол сумма 1 байгаа. Энд бол сумма 2 байгаа. Энд сумма 3 байгаа. Тэгвэл энд сумма n байгаа. За сумма n гэдэг нь бол ерөнхийдөө юу гэсэн үг гэвэл сумма 1 дээр нэмэх нь сумма 2 нэмэх нь сумма 3 нэмэх нь сумма n гэсэн үг. Тэгээд энэ бүгдийг бид нар сумма n гэж ахын сум байна. За сумма 1 гэдэг нь энэ байна. Сумма 2 гэдэг нь энэ дүрс байна. Энд чинь 1 байгаа шүү дээ. Энд чинь 2 байгаа. Яагаад 2 вэ гэвэл эндээс ийшээ ч 1, эндээс ийшээ 2.
За энэ сумма 3 байгаа. Тэр нь юу гэхээр энд бол эндээс ийш 1, эндээс ийш 2 гэдэг нь энэ байна. Эндээс ийш 3 гэдэг нь энэ байна. Тэгэхээр энэ төрсний талбай бол сумма 3, энэ төрснийх нь сумма 2, энэ төрснийх нь сумма 1. За энэ төрс бол яг нь сумма n яах нь. Тэгэхээр сумма n. За сумма n гэдэг нь бол эсрэгээрээ эндээсээ сумма n квадратыг хаснаа гэсэн үг. За сумма n квадрат гэвэл n дээр нэмэх нэг үлчийн сумма n гэдэг нь болохоор энэ төрсний талбайг хэлж байгаа. Эндээсээ сумма n-ийг хасна гэсэн үг. Тэгэхээр энэ сумма n-ийг ингээ хасгаар сумма n-ийн квадрат ингээ гарна. За би энэ сумма n-ийг ингээ бичсэн байна. За дараа нь сумма гэдгийг за би энэ тэр юу бичсэн бэ? Энэ за ерөнхий шинжүүд гэдэг суммагийн ерөнхий шинжүүд гэдэг. За энэ ямар шинжүүд гэвэл сумма n гэдэг энэний хувьд би бодсон байна. Сумма n гэдэг. Сумма n гэдэг нь болохоор энэ сумма n-ийг задлчиж байгаа. Тэгэхээр тэрийг хаалтанд ирчихэж байгаа. За энэ дээр норм дээр би танилцсан жишээ сайн тайлбарлаад өгье. За энэ бол норм боддог таблет байгаа. За сумма n гэдэг нь сумма n гэсэн үг. За тэнгуү сумма n чинь том яваа шүү дээ. Сая бүгдээр гаргасан. Өнөөдрийн хичээл дээр гаргасан. Энэ том яа. За сумма n-ийн том дахиад биччихье бүгдээрээ. За сумма n гэдэг нь бол n-ийг өчгөн n дээр нэмэх нь 1 хувахан 2 ахна. За тэгвэл энэ дээрээ сумма n-ийн хооронд энийг орлуулад өгчнө. Сумма n тэнцүү сумма гингүүтэй хаалтан дотор n-ийг өчгөн n дээр нэмэх нь 1 хувахан 2. За тэнцүү. За эндээс би яг 2-1-ийн хаалтны юм гаргасан. За энэ тэнцүүгээ бодоод дараа энийгээ бичсэн юм байна. За энэ сумма. За энэ дээр яг ахаад ерөнхийдөө энийг хувьд би бодоод үзье. Сумма n гэдэг нь яах вэ гэвэл. За тэнгууд 2-1-ийг хаалтны юм гаргаад сумма гэж тавиад хаалтан дотор n-ийг гүртийн үржүүлэхээр n квадрат нэмэх нь n-ийг нэгээр үржүүлвэл n тэнцүү. За сумма n-ийн квадратыг n-ээр үржүүлсэн энэ хаалттай шүү дээ. Ахаад нөө задрахтаа ингэж бичигдэн шүү. За 2-1-ийг ингэ биччихнэ. Тэнгүүт сумма n квадрат дээр нэмэх нь сумма n болдог. За иймэрхүү маркер. За тэнгүүт сумма n гэдэг нь эндээс юу гарч ирж вэ гэхээр за энэ дээр юу гэвчихсэн байна бид нэр. За энийг ерөөдөө хараа авчи. Тэгээ энийг ингээ задлцсан юм байна. Энэ дээр ингээ бодцсон. За ийм болно гэд. Одоо энэ шүү дээ. Энэ хаалт нь бол би бол ингээл бичсэн л энэ л да ингээд энэ дээр. За одоо нөгөө талаас энд нэг үржин сумма n гэдэг нь болохоор энэ төрсний талбай шүү дээ. Тэгэхээр эн чинь өөрөө сумма n-ийн квадрат дээр нэмэх нь 2-1 үржин хаалтан дотор сумма n квадрат дээр нэмэх нь сумма n. Буюу энийг ингэж чаа. Энэ чинь болохоор сумма n квадрат. Энэ талбай чинь өөрөө энэ төрс дээр шүү дээ тий. Энийг нэмж байгаа шүү дээ. Тэнгүүд энийг гаргасан юу чинь энэ болж байгаа. За энэ 2 сумма n-ийн квадрат. Энэ тэнгүүтээ тэнцүү тэмдгийн бүх талыг 2-оор үржүүлсэн юм байна. Тэгсэн чинь энэ талбай чи 2 дахин нэмэгдэнэ. Тэнгүүд энэ бол 2 сумма n квадрат болно. Тэнгүүд хаалт энэ хоёр нь байхгүй болонгууд энэ хоёр чи энэ хоёртой дарагдангууд
сум айн квадрат нэмэх нь сум айн болж байна. За тэнгууд энд яг энэ хоёр чинь хоорондоо нэмэхээр 3 сум айн квадрат болно. Тэгээ нэмэх нь сум айн болж байна. За тэнгүүтээ энд бол яг энэ хоёр гэдэг тоо чинь хоёртой гишүүнчлүүлээд 2-ыг нэрвжүүл 2 байна. 2-ыг нэрвжүүл 2. За тэнгүүтээс 2 айн дээр нэмэх нь 1-ийг хаалтны өмнө биш энэ сум айн ийшээ гарсан байна. Ийшээ гараад одоо эндээсээ нэгсэндээ хоёр талаас хасгана сум айн гэж тэгтэнгүүт эндээс сум айныг асуул энд 3 сум айн квадрат үлдэнэ. За эндээс сум айныг асуул хаалт энэ нэг энэ дотороо тооноосоо нэгийг хаснаа гэсэн үг. Тэгэхээр 2 айн дээр нэмэх нь 1 гарч байна. За тэгэнгүүтээ цаашаа яах нь вэ? 2 энийг бүх татыг 3-1-ээр үржүүлсэн байна. 3 тугаасан гэсэн үг. 43-1. Тэнгүүд энийг 3 тугаахаар энд зөвхөн сум айн квадрат үлдэнэ. За энийг 3 тугаавал 3-1 болно. Тэгэхээр 2 айн дээр нэмэх нь юу аваахан 3 өчгөн сум айн. За тэгээ эцсийн хариу нь яг нь сум айны квадрат тэнцүү 2 айн дээр нэмэх нь 1 аваахан 3 өчгөн сум айн гардаг байх нэ. За иргэдээ ингэж. За сум айны куб нь бол ямар байх нь вэ? За энэ 1-ийн куб дээр 2-ын кубыг нэмээд 3-ын кубыг нэмээд тэгээ сум айны кубыг нэмбэл энэ өөрөө сум айны куба гэсэн үг. Нэгээс n хүртэлх тоонуудын кубуудын нийлбэр хэд байх вэ гэсэн үг. За бид нэр энэ төрсийг А гэж бичсэн байна. Одоо тэгээд Б төрс нь болохоор n дээр нэмэх нэг өчгөн сума n гэсэн байна. За энэ бодлогыг энэ бол окторгон геометрийн төрс шүү. 1-ийн куб дээр 2-ын кубыг нэмэх, 3-ын кубыг нэмэх гэдэг нь n-ийн куб гэж байна. Тэнгүүд эндээс энэ хүртэл одоо тэгш өнцөгт үүсэн шүү дээ. Нэг иймэрхүү хий ингээд юм сурцсан. За тэгш өнцөгтийн өргөн нь n дээр нэмэх нэг байгаа. N дээр нэмэх нэг. За яагаад n дээр нэмэх нэг байгаа гэхээр энэ n куб гэдэг энэ төрс байгаа. Тэр төрсний яг энэ хэсгийн цаана ингээ гарч байгаа энэ тал байгаа. Харагдахгүй байгаа энэ тал нь n хэмжээтэй. Тэгээд энэ дээр 1 нэмсэн. Тэгэхээр энэ дээр нэмэх нэг. За энэ өндөр нь бас энэ дээр нэмэх нэг байгаа. Тэр нь юу гэвэл энэ тэгш өнцгтийн өндөр нь n байгаа. Тэн дээр 1 нэмэхээр энэ дээр нэмэх нэг. За урт нь юу аяхаа гэвэл сум n нь. Яагаад тэгэхээр эндээс ийшээ 1, эндээс ийшээ 2, эндээс ийшээ 3, эндээс ийшээ n гэхээр сум n. Тэгэхээр энэ тэгш өнцгтийн эзлэхүүн нь юу болдгоо гэвэл n дээр нэмэх нь 1-ийг квадрат зэрэг төвшүүлээд сума n-ээр үржүүлсэн байна гэсэн үг. Тэгш өнцгтийн нийт одоо үүсэн төрсөн эзлэхүүн. За тэгээд тэр эзлэхүүнээсээ бид нэр а тоогоо сум n-ийн куб гэж чи бидний олгож байгаа тоо. А тоогоо сум n-ийн квадрат гэж бичсэн юм байна. А тоогоо. Б тоо нь болохоор энэ. N дээр нэмэх нь юу өчгөн сум n. За Б дүрс шүү. А дүрс Б дүрс гээ 2. Үгүй юм байна. 3 дүрс байгаа юм байна. Нэг дүрс нь болохоор сум n-ийн куб гэсэн дүрс байгаа. Нөгөө дүрс нь болохоор энэ наан үсэж байгаа хий дүрсийг 2 хуваагаад бичсэн юм байна. За тэр хий дүрс яах вэ гэхээр за эндээс харъя. За ингээд хуваацсан юм байна. Ингээд хэрчээд. За тэр энэ дүрсийг нь Б дүрс гэсэн, энэ дүрсийг нь А дүрс гэсэн юм байна. За би чи энийг баг айл дээр хэдэн онд бодлоо 2022 оны 12 сарын 7-нд ботсон бодлого байна. Тэгэхээр 2 жилийн өмнө ботсон бодлого болохоор ерөөхдөө мартцсан байна. За бүр болохгүй дахиад шинээр зураад та нарт ойлгомжтойгоор заагаад өгч болно. Тэгээ эндээс ерөөдөө та харах юм байвал хараад авчээ. Энд сум n-ийн квадрат гэх нэг юм төрс байгаа. За энэ бол эзлэхүүний төрс байна энэ. Эзлэхүүний төрс.
За тэгээд энэ эслэгүүний төрс нь юутай тэнцүү гэвэл бидний олох гэж байгаа сум n-ийн куб дээрээ а тоог буюу сумаас а төрс буюу сум n-ийн квадратыг нэмээд b төрс буюу n дээр нэмэх нэгийг үржих нь сумаас n-ийг бас нэмээд гарсан хариутай тэнцүү авах нэ. За а төрс яагаад сум n-ийн квадрат гарсан бэ гэдгийг одоо харъя. За тэгэхээр бид нэр энэ дээрээ яа чи дүрсэн эхнээс нь гоё ингээд зураад үзчихье. За ингээ 2-ын куб. За ингээд 3-ын куб. За эцэст нь юу? n-ийн куб ойлгож байгаа. Нэг дөрвийгөө бид нэр зөвхөн n-ийн куб гэж ойлгож. За ингээд 1-ийн куб дээр 2-ын кубыг нэмээд 3-ын кубыг нэмээд n-ийн кубыг нэмэхээр хэд гарах вэ гэж байна. За энд ингээд нэг юм яг нэг орноор илүү ингээд нэг юм тасархай зураас тавьчихна. Энд бас яг нэг орноор илүү тасархай зураас тавиад доош нь болгочих баримтлаа. За энд нэг юм наашаа юм төрс үүснэ. За энд ингээд төрс үүснэ. За тэгэнгүүт яг энэ юугаар нь ингээд дээрээс нь ингээд хэрчээд давчих. Тэгэхээр энэний проект чи юм байгаа. Дээрээс нь ингээд нэг юм иймэрхүү эртээ заазур гэсэн. Эрнийхэн хэмжээ нь. Иймэрхүү заазураар ингээд дээрээс нь ингээд одоо нэг юм булууд бан зайлаг үл ингээд дээрээс нь ингээд дараад ирчихсэн. Тэгэхээр энд үүссэн төрс нь юу болох вэ гэвэл за энэ нь бол сума 1 болно. Энэ нь юу? Сума 2 болно. Энэ хэмжээ нь юу? Сума 3 болно. Энэ нь юу? Сума n болно тийм үү? Сума n хамгийн эцсийн нэг төрсөн. За тэгэнгүүт энэ үүссэн төрсийнх нь энэ үүссэн төрс чинь нэг иймэрхүү төрс үүснэ гэсэн үг. Нэг иймэрхүү төрс. Таавар нэгэ тасархаа. За тэрний энэ талбай шүү дээ. Сүрийн талбай. Сүрийн талбай чинь таасныхаа талбайтойгоо тэнцүү шүү дээ. Ямар нэгэн байрны шалны квадрат нь таасныхаа квадраттой тэнцүү байдаг. За энэ хувьд бол шалны квадрат талбай, энэ хувьд бол таасны талбай нь юу болох вэ гэвэл энд сума 1 байгаа. Сума 1 дээр нэг нь сума 2. За яагаад сума 2 байгаа гэвэл эндээс ийшээ 1, эндээс ийшээ 2 байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чинь сума 2 болно. За ингэж явсараад сума 3 нэмэх нь сума n болно. За тэгэхээр талбай нь сума n болж байна. Сума n. За тэгээд өндөр нь юу болох вэ гэвэл эндээс ийшээ нийт өндөр буюу энэ чинь n дээр нэмэх нь 1 гэсэн өндөр байгаа шүү дээ. Энэ чинь n дээр нэмэх нь 1 гэсэн өргөнтэй. Урт нь юу вэ? Сума n гэсэн урттай шүү дээ. За тэгэнгүүт өндрөөр үржүүлчихнэ. Эслэхүүн тэнцүү S-ийг хаашаа үржүүлнэ. Тэгэнгүүтээ за А шиг S-ээр үржүүлчихье. Нэг юунд үүнд ойртуулахын тулд за өндөр нь бол n дээр нэмэх нь 1 байгаа. Энэ байна. За талбай нь юу ах нь? Сума n ах нь. За тэгэнгүүт одоо бид нар энд юу болж байна? N дээр нэмэх нь 1 үржих нь сума n гэж. За энэ бол B төрс ах нь. За тэгэнгүүт ингээд хэрчээд дараа нь одоо яг цаана үлдсэн бас нэг төрс байгаа тийм. Тэр нь ямар төрс үлдэх вэ гэхээр нэг ийм төрс үлдэнэ.
За дахиад нөгөө юугаа зурчна. Нэгээс n хүртэл тоонуудын кубуудаа ингээд. За тэгэнгүүтээ дээшийг ингээд баригдчихаа тий. Дээшээ баригдчихад тэгэнгүүтээ яг нэг ийм хөт үрсээр ингээд баригдчихлаа гэсэн үг. За өндөр нь яг энэ дэр нэг байгаа. За тэгэнгүүт энэ талбай нь бол явах нь энэний талбай бол сумаа нэгийн квадрат гарна. Яг энэ нэг юм багны талбай. Нэгсэнтэй энэ дээрээс нь харбал нэг ийм болно гэсэн үг. Яг x дээрээс нь харбал энэ дүрсний. За тэгэнгүүт энэ чи юу вэ? Нэгийн квадрат, энэ юу вэ? 2-ын квадрат. Энэ болохоор 3-ын квадрат тийм үү? За энэ нь болохоор юу? n-ийн квадрат болох нь шүү дээ. Тэгэнгүүт энэний талбай нь юу вэ? Сума n-ийн квадрат болох нь. За өндөр нь юу болох нь? N дээр нэмэх нь 1 болох нь. За тэгээ эзлэх нь юу болох вэ? Шигээсээр үржүүлээд n дээр нэмэх нь 1-ийг үржүүлнэ. Сума n-ийн квадрат. За тэгээ эндээс харъя. Дүрс нь сум n квадрат гэсэн баг юм. За чари. Тий. Тэгээд одоо эндээс ахиад энэ сум n-ийн квадратыг хасна шүү дээ. Энэ дүрснээсээ. Тэгэхээр энэ дүрснээсээ сум n-ийн кубыг хасах юм байна бүр. За энэ үүсгэн дүрс байгаа. Тэгвэл ингэ биччихье. Нэг юм дүрс. Энэ дүрсээр нь ботчул их амар санагдаж байгаа юм миний хувьд бол. Ахаад эндээс нь нэг иймэрхүү заазуураар ингээд хуваач. Тэнгүүд цаана үсэж байгаа нэг юм талбай гарна. За би энэ дээр сум n-ийн квадратыг яаж гаргасан энэ дээр энд бол бичигдсэн л та нэг үрчиг нь за 1-ийн квадраттай 2-ийн квадрат нэмсэн. Сума n-ийн квадрат. Дүрсээсээ олж харъя л харгал хэрэгтэй болчихлоо доо. За энэ бол энэ дүрсний юу вэ? За гэж арай. За бүр болохгүй дахиад шинээр ботчих л доо энэ. За энд бол нэг юм дүрс үүснэ. Тэгээ эндээсээ бид нэр сум n-ийн кубыг хасч өгнө гэхээр бас утгагүй болчиход байна тий. Сума n. Сума n квадратыг нөгөө нэг аргаар ингээд задлцсан байна. Тэнгүүд сума n квадратын томьёо нь бол нэг иймэрхүү ард юм байна. За энэ бол нэлээд их том бичсэн байна. Хамгийн сүүлд нь сума k n зэрэг нь болохоор k гэдэг нь болохоор коэффициентийн урагшин гарангууд сума n зэрэг гэсэн юм томьёо байгаа.
За B дүрс бол бидний өмнө яасан сум энэ одоо энэ дүрсийг яаж гаргаж ийн гэдгийг сум энэ ойлгомжтой тийм байна. Тийм ингэх юм байна. Одоо эндээсээ бид за энэ чинь энэ дээр дахаар бүгд арилжт юм яаж яахад. Яг энд нэг юм хоосонд төсөөлж байгаа. За энэ бол юу? Энэ дүрс бол нэгийг квадрат гэж ойлгож байна. Өөр нь бол нэг юм бүтэн тэгшинцтэй байгаа. Тэгээд дээрээс нь ингээд заазуураар татаад энэ хэсгийг бол олцсон шүү дээ. Энэ хэсгийн дүрсийг бид нэр B дүрс гэж үзсэн байсан. Тэр B дүрсийг чинь тастаад авцгаа. Одоо энд А дүрсийг сума n-ийн кубаас салгаж авах гэдэг байхгүй. За тэгэхээр энд бол за энэ нэг жижигхэн дүрс байгааз энийг сума нэгийн квадрат гэж чинь. Тэрний дараагийн давхар нэг нь байгаа шүү дээ. Нэг ийм дүрс үүсэж байгаа. Энэ дээр ингээд сайн харуулж байна. Энд бол би яг зурцсан л байна. Энэ нэг юм жижигхэн дүрс байгааз энэ бол бидний нэг сума n-ийн куб тариалагдаж байгаа дүрс. Тэгээ одоо бид нар А дүрсэнд тариалагдах эхний нэг юм хэсгийг болохоор энийг болохоор сума нэгийн квадрат гэж чижээ. За тэнгүүт дараа нь нэг ийм дүрс үүсэж байгаа. Одоо тэр дүрсийг та нарт зурж үзүүлье. Энэ шиг хаашааш байгаа нэг гэсэн өндөртөө болохоор бид нар бол нэг энэ дүрсний эслэхүүн зүгээр одоо талбайг эслэхүүнээр үржүүлэхээр өндөр үржүүлэхээр эслэхүүн гарна шүү дээ. Тэгээд зөв талбай нь хэмжээ нь болохоор эслэхүүнийг илэрхийлээд өгч байгаа. Яг өндөр нэг байгаа болохоор. За энд бол сума энд болохоор нэгийн квадрат, энд болохоор хоёрын квадрат гэж ойлгож. Тэгвэл сума хоёрын квадрат болно. Энэ дүрс нь. За тэнгууд тэр нь нэ. За тэрний дараагийн дүрс нь дээд 3 дахь давхрын дүрс. Одоо энэ ихний давхрыг ойлгож. Энийг бол давхрыг ойлгох хэрэггүй. Энэ дүрсэнд хариулагдах хамгийн их доод давхар нь энэ. А дүрсэнд хариулагдах. Тэгээ 2 дахь давхар нь энэ. Ийм дүрс байгаа. За 3 дахь давхар нь юу болох вэ гэхээр энэ дээр ахаад 3-ын кубыг нэмсэн хэмжээтэй. Яа 3-ын квадратыг нэмсэн хэмжээтэй. Тэгэхээр ингээд сума 3-ын квадрат болно. За хамгийн дээдлийн давхар нь энэ хий давхар байгаа. Тэр нь болохоор 1-ийн квадрат дээр 2-ын квадрат нэмээд 3-ын квадрат нэмээд 4-ийн квадрат нэмсэн хэмжээтэй байгаа. Тэр нь болохоор нэг ийм хөө дүрс. За энэ юунд бол багтахгүй. Тэнгүүт сума n-ийн квадрат болж байгаа. Тэр дүрс нь. За тэнгүүт сума 1-ийн квадрат дээр сума 2-ийн квадрат нэмээд сума 3-ийн квадрат нэмээд сума n-ийн квадрат нэмбэл сума n-ийн квадрат болох нэ тэр А дүрс нь. За тэгэхээр нийлэнхүүтээ энэ эслэхүүн маань энэ дээр нэмэх нэг гэсэн өндөртэй, энэ дээр нэмэх нэг гэсэн өргөнтэй болохоор энэ дээр нэмэх нэгийн квадрат болно. Тэгээд урт нь сума n болохоор энэ байна. Эслэхүүн нь энэ байна. За энэ дүрс нь сума n-ийн куб дээр нэмэх нь энэ А дүрс буюу сума n-ийн квадратыг нэмнэ. За тэгээд Б дүрс нь юу болно? N дээр нэмэх нэг юу ч сума n. За тэгэнгүүт одоо бид нар яах вэ гэхээр сума n квадратыг эхлээд олъё. За сума n квадратыг олоход бол сума n квадратыг бид нар бол томьёог нь мэдчихэж байгаа тийм үү? Томьёо нь бол энэ дээр
гаргацсан байгаа. 2 n дээр нэмэх нь 1 хуваан 3 өчгөн суума. За ингээд задлж. За тэгвэл 3-ны 1-ийг хаалт юм гаргахаар суума болно. За тэнгуут яг нь суума n-ийг ахаа задлж энэ дээр ингээд. За n квадрат дээр нэмэх нь n гэж бичсэн байна. Задлах энэ 2-ны 2 n дээр нэмэх нь чинь энэ шүү. За суума n-ийг болохоор n квадрат дээр нэмэх нь 1 гэж бичсэн байна. Уг нь бол томьёо нь бол n-ийг үржин n дээр нэмэх нь 1 хоо 2 гэдэг шүү дээ суума n чинь. Тэгтээ би энэ хоёрыг гишүүнчлэг үржүүлээд задлсан байна. За n-ийг n-ээр үржүүлвэл n квадрат нэмэх нь n-ийг 1-ээр үржүүлвэл n хувахан 2 гэдэг. Ингээд ингэ бичсэн байна. Тэгэхээр ингэж хичдэг нь зөв. За тэгэнгүүт 2 бол ямар нэгэн сумаг дотроогоо коэффициент буюу бодит тоо маань шууд дурагшаа гардаг ийм томьёо байгаа. Тийм үү энэ томьёо. Энэ томьёог ерөнхийдөө бүгдээ одоо шууд энэ дээр батлаад үзүүлчихье. За жишээлбэл сума за 3-ыг өрчих нь n гэдэг сума 3n тэнцүү хэдвэ гэж бодъё л та. За тэнгүүд бид нар бол за 3-ыг өрчих нь 1 тийм үү. 3-ыг өрчих нь 2 нэмэх нь 3-ыг өрчих нь 3 нэмэх нь гингүүтэй. За энд онцгой байгаа. 3-ыг өрчих нь n гэж ачиж. За тэнгүүд 1 дээр 2-ыг нэмээд 3-ыг нэмээ n нэмэж байгаа тийм үү. Энэ бүх тоонуудыг үржүүлвэл эхлээд 3-ыг хаалт юм гарна. Тэнгүүд цаана юу болтгоо 1 дээр нэмхэн 2 нэмхэн ингээд ингэж хацаагаад хамгийн сүүлд n-ийг нэмсэн юу болно. Тэнгүүд энэ хэсэг чи юу болох нь сума n болох нь шүү дээ. Тэгээ эцсийн харин юу 3-ыг өрчих сума n. Тэнгүүд сума 3n гэдэг нь болохоор 3-ыг өрчих нь сума n гэдэг байна. За өөр бас нэг хитэн шин чанарууд идэг. За тэр шин чанаруудыг би танарт нэр бүгдийн сайхан заагаад өгчээ. За сума дотор за n-ийн квадрат нэмхэн n гэж байлаа гэж бодъё тийм үү. За эдгээр бол сума n-ийн квадрат дээр нэмхэн сума n гэдэг. За одоо батлая. 1-ийн квадрат дээр нэмхэн 1, 2-ийн квадрат дээр нэмхэн 2, 3-ийн квадрат дээр нэмхэн 3 гэж яваад эцэст нь n-ийн квадрат дээр нэмхэн n гэж. За тэгэнгүүт тэд бүгдийн хооронд нэмгүүд эцсийн харин юу болох вэ? Энэ бүгдийн хооронд нэмгүүд юу болох нь сума n-ийн квадрат болох нь. Энэ бүгдийн хооронд нэмбэл эцсийн харин юу болох нь сума n болох нь. Тэгэнгүүт энэ тоо чинь ингээд задарна гэсэн үг. За тэгвэл сума n дээр нэмэх нь 1 гэд. За 1 ч юм уу те. За энэ хэд авах нэ гэж. За тэнгууд энд юу болох вэ? 1 дээр нэмэх нь 1, 2 дээр нэмэх нь 1. Энэ n чинь 1-ээс n хүртэл утгыг авна шүү дээ. Нэмэх нь 3 дээр нэмэх нь 1, нэмэх нь яг цэг гэж яваад n дээр нэмэх нь 1. За тэнгууд эдгээр нь юу болох вэ? Сума n болох нь. Эдгээр нь болох нь юу болох нь? n ширхэг 1 болох нь шүү дээ. n-ийг үржих 1. Энэ болохоор юу болдог вэ? Сума n дээр нэмэх нь n болж задардаг байна. n ширхэг 1 байгаа юм. Бодит тоо байвал нэг юм байна. За энэ нэгийн оронд c гэдэг тоо байвал c гэж зөвлөдвөл n ширхэг c буюу n c авах нь шүү дээ. Тэгэд бид нар бас нэг өөр нэг юмыг бас анхаарах хэрэгтэй. Сая бид нар нэг ийм сума заачлаа тий. n дээр нэмэх нь 1. Энэ болохоор сума n дээр нэмэх нь n гэдэг байна. Тэнгүүд одоо бид нар 1-ээс 4 хүртэлх тооны хэлбэр 10 гардаг тийм үү? 1-ээс 4 хүртэлх тооны хэлбэр сума 4 10. Тэгвэл сума 5 хэд болох вэ? 1-ээс 4 хүртэл 10 чинь 10 дээрээ 5-ыг нэгээр 15 болно тий. За тэнгүүд сума n дээр нэмэх нь 1 гэдэг ингээд бодъё л та. Сума n дээр нэмэх нь 1 гэдэг нь өөрөө сума n дээр нэмэх нь n дээр нэмэх нь 1 гэдэг тийм үү? Одоо
Сума n дээр нэмэх нь 1 буюу 5 гэдээ ойлгож байна. Тэнгүүд сума n гэдэг нь болохоор сума 4-ийг хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр n дээр нэмэх нь 1 гэдэг нь 5-ыг хэлж байгаа. Тэгсэн чинь энэ томьёо утаа ингээд юу аваад байгааз харшилтаад байгааз. За тэгэхээр бид нар энд арай өөр сумаг сануулах хэрэгтэй. Энэ сумагаа бид нар нэг иймэрхүү тэмдэглэгээр тэмдэглэж байна. Томьёонд оролцдог сумаа ийм байдаг. Томьёонд оролцдог нь дарааллыг ингээд утгыг харуулдаг сумаг арай өөр сумаар тэмдэглэж. Би математик үзэг аяга олон жил болсон болохоор одоогийн 10 жил ерхий болсоор их сургуулиуд яг яаж тэмдэглэдэг бас сайн мэдэхгүй байна. За тэнгүүд энэ сумаануудыг бид нэр ингэж тэмдэглээд үзэж ингээд ийм байдаг байх нэ. Сума n хүртэх тоонууд. За жишээлбэл сума n гэдэг нь өөрөө сума n-ээс хасах нь 1 тийм үү? 1 дээр нэмэх нь n гэсэн үг шүү дээ. Одоо жишээлбэл сума 4 гэдэг нь болохоор сума 3 дээр 4-ийг нэмэх гэсэн үг шүү дээ. Одоо 1-ээс 2 3 дахь тооны хэлбэр 6 тийм үү? За энэ бол сума 3 гэвч. За тэгвэл сума 4 гэдэг нь болохоор 1-ээс 3 дахь тооны хэлбэр 6 дээр 4-ийг нэмнэ гэсэн үг шүү дээ. За тэгвэл энийгээс сума 3 гэж чинь энийг n гэж чинь за 4 гэж чинь тэгвэл энэ сума 4. За тэгээд эцэст нь яг сума n гэдэг нь сума n-аас 1 дээр нэмэх нь n гэсэн үг тийм үү? Тэгэхээр ийм энэ томьёо ийм байна. Энэ томьёо болохоор эм сумаар бичнэ. Арай нэг юм ирмэггүй сумаар бичнэ шүү. Тэгэхээр энэ дэр та нар сайн анхаарах хэрэгтэй шүү. Ингээ бодлого бодож ит ингээд нөгөө дарааллын нэг утгуудын суммаг бодож аваад дараа нэг бид нэг статистик айлгаараа бодлого бодохдоо энэ утгыгаа иншгээ ингээд задлааслаа гэх юм бол энэ бодлого тэр чигээр утгахгүй болно. Тэгэхээр энийг сайн анхаарах хэрэгтэй шүү. Энэ бол маш чухал. 37 дахь минутын дээр би коммент секторыг ихэд анхааруулаад тавьчихна. Ингээд маш чухал энэ бодлогыг бодохын тулд энийг ялгаж салгаж чаддаг байж бид нарын дарааллын бодлогыг бодно гэсэн. За тэгээд эцэст нь цааш нь ингээд яасан байна гэдэг ингээд яа. За ингээд 6-ны 1 болсон. Тэнгүүд энэ хоёрыг хооронд нь гишүүнч үржүүлээд ийм гарсан байна. За тэнгүүд сума гэдэг нь өөрөө одоо бид нар энэ ерөнхий энд бас нэг томьёо ичгэнэ шүү дээ. Сума а тэр нэмэх b. Энэ а тэр нэмэх b гэж юу болчихно? Жид нэр коэффициент болчихно. Ямар нэгэн а b гэсэн ийм хэсэгтэй. Тэр а нь n куб ч юм уу те дараагийн b нь квадраттай утга ч юм уу. Тийм байлаа гэхэд сума а дээр нэмэх нь сума b гэдэг байх нэ. За нэг ийм томьёо та нар энэ хоёр томьёонуудыг сайн мэдээд авах хэрэгтэй. Энийг мэдж авах хэрэгтэй, энийг мэдж авах хэрэгтэй. Энэ хоёр энэ бодлогуудыг бодоход их чухал томьёонууд шүү. Тэр бодлогуудыг бодох юу ин би сая энэ дээр ерөөхдөө ингэхнээс нь заагаад өгсөн байгаа. За тэгэнгүүтээ ийм гаргацсан сум n-ийн квадрат гэдэг нь 6-ны өржин 2 сума n куб дээр нэмэх нь 3 сума n квадрат нэмэх нь 1 сума n. За дүнгүүд одоо энэ бодлогыг ингээд орхигдсон. Ингээд ихэд ийм томьёо гаргацсан болохоор одоо энэ бодлогоо бодно гэсэн. За энэ бодлого нь болохоор нөгөө энэ тэгшин цогтын ижил хүн байгаа. Энэ ижил хүн нь сума n куб дээр нэмэх нь тэгээ энэ сума n куб байна. Энэ сум n-ийн квадратын хооронд энийг оруулаад тавина. Дараа нөгөө n дээр нэмэх нь сум n гэж байгаа сум n. N дээр нэмэх нь сум n. Сум n гэдэг нь n дээр нэмэх нь нэг өрчгөн сум n хасхан сум n-ийн квадрат гэсэн үг. Ер нь бол сум n-ийн томьёог бол бид нар мэдж байгаа шүү дээ. Энд өмнөх хичээлдээ сум n-ийн томьёо бол инээ гэдэг нэг заасан байгаа шүү дээ сум n-ийн томьёо. За энд болохоор яатсан бэ гэсэн чинь ингээ ичсэн байна. За тэгээ энэ нь болохоор яаж гарах вэ гэдгийг хэрэгтэй харуулъя. За тэр нь болохоор ийм баа. За энэ нэгэн квадрат гэж. За энэ хоёрын квадрат. За энэ квадрат
биш 50 шүү. Энэ 1-ийн квадрат, ингээ 2-ын квадрат. За ингээ 3-ын квадрат. За ингээ энийг n-ийн квадрат гэж чинь. За тэнгуүт энд нэг юм хий төрс үүсгэж байна. За энэ гарсан энэ төрс бол мэдээж юу байна вэ? Сумма n-ийн квадрат болно тийм үү? 1-ийн квадрат, 2-ийн квадрат, 3-ийн квадрат, n-ийн квадрат. За энэ ихний юу нь болохоор сумма 1. Сумма 1 ч өөр 1 шүү дээ. Нэгээс 1 хүртэх тооны хэлбэр. За хоёр дахь давхрынх нь болохоор юу байна вэ? Энэ хэсэг чинь 1 байгаа. Энэ хэсэг чинь 2 байгаа. Сумма 2. За гурав дахь давхар нь юу байна вэ? Сумма 3. Хамгийн сүүлийн эцсийн давхар юу байна вэ? Энэ жижиг хэсэг чинь 1. Энэ хэсэг нь 2. Энэ хэсэг нь 3. Энэ хэсэг нь n шүү дээ. Тэгэхээр сумма n. Тэнгүү сумма 1 дээр сумма 2-ын нэмээ сумма 3-ын нэмээ сумма n-ийн нэмэхээр сумма n гэдэг байна. За сумма n гэдэг нь юу ах вэ гэвэл энэ нэг юм тэгшин зүйт үүсэж байгаа. Энэ тэгшин зүйт өндөр нь энэ доороос энэ хүртэл n юм чинь энэ дээр нэг нэмэхээр n дээр нэмэх 1. Урт нь юу ах вэ? Сумма n. Яг сумма n гэвэл эндээс ийшээ 1, эндээс ийшээ 2, эндээс ийшээ 3, эндээс ийшээ n. Тэгэхээр n дээр нэмэх 1 гэсэн өндрийгөө сумма n гэсэн уртаараа үржүүлээд сумма n-ийн квадрат гэсэн энэ дүрсийг хасахад энэ цаана үлдэж байгаа энэ хий тасраа зураасаар зурсан энэ дүрс маань сумма n болно. За энэ томыг та нар сайхан хуулаад бичиж аваарай сумма n-ийн квадрат. За ингээ би нэг хэдэн секунд ярьчих. Та нар скриншот хийгээ бичиж авчихгүй. За тэгээд тэрийг энд би орлуулад тавьсан байна. Энд дээр нэг юу ч сумма n хасан сумма n-ийн квадрат. За тэгээд энэ дээр ингээд бүгдийн 6-аар үржээл ингээд бага математик тооцоол хийгээд би бодсон байна л та ингээд. За энэ дээр яг ингээд бас нэг жижиг бодлого бодсон байна. За тэр бодлого бодсон энэ албан байгаа хаа гэж би найдаж байна. За ингээд бодчоод унд нь бас буруу утсан байна. За тэр хэсгээ би ингээд бүхэлд фаас гэж бодсон байна. Бүгдийн 6-аар үржсэн юм энэ. За энэ математик юуг бол би нэг заагаад авах шаардлагагүй чинь энэ дэнд математик ингээд бодлолтууд л бодно гэсэн үг. Тэгээ ингээд бодоо дахиад буруу бодоо дахиад фаас гэсэн. Тэгээд сум n квадрат ахиж ихнээс нь бодоод нэг ийм томьёо гаргаад ирсэн байна. Сумма n-ийн куб гэдэг. 3 сумма n-ийн куб гэдэг нь 3 сумма n-ийн квадратаас хасах нь энд нэг өрчин сумма n гэсэн томьёо. За тэгээд нөгөө нэг эсдгүүний чинь юу явж чинь нөгөө тэгшин төрсний эсдгүүн чинь ингээ явж чинь тэнгүүд дүүгэн сумма n-ийн квадрат болоо явсан байна. Ингээ бодсоод хамгийн эцсийн хариу жиш энэ сумма n-ийн квадрат нь өөрөө n дээр нэг өрчин n дээр 2 бахан 6 өрчин сумма n. Өөрөөр хэлбэл ийм байдаг байна шүү дээ. Сумма n-ийн квадрат. Энийг олсон. За тэгэнгүүтээ сумма n-ийн кубыг олохдоо нөгөө энэ төрснээсээ энийг хассан байна. Тэгэнгүүт эцсийн хариу нь юу гаргасан бэ? Сумма n-ийн куб гэдэг нь сумма n-ийн квадрат болно гэсэн үг. Нэгээс n хүртэлх тоонуудын кубуудын нийлбэр нь нэгээс n хүртэлх тоонуудын нийлбэрүүдийн квадрат болдог байна шүү дээ. Өөрөөр хэлбэл сумма n-ийн куб гэдэг нь n квадратын өрчин n дээр нэг квадрат хуваах нь 4. За ингээд ерөөхдөө ингээд баталцсан. Одоо энд болохоор яг нь 4 зэрэгтэй төр бодож байна. Тэгээ 4 зэрэгтэй төр би бодсон чинь энд бол нэг хаашаашгаа 1 гэсэн хэмжээтэй квадрат зураад энд болохоор нэг тал нь 2-ыг харьцан 2. Нөгөө тал нь 2-ыг харьцан 2. Энэ 3-ыг харьцан 2. Энэ 3-ыг харьцан 2. Энэ n квадрат. Энэ n квадрат. Ийм талбайтай болж байгаа. Нэг эзлэгүүнээр зурхад бол хэцүү нэг 4 хэмжээтэй зурах гэдэг байхгүй. Тэгэхээр би 4 хэмжээтэй ч зурахгүй, 3 хэмжээтэй ч зурахгүй. Шууд талбай дээр болж байгаа. Тэгээ сумма n-ийн 4 зэрэг нь яах вэ гэвэл ингээд эндээс ийшээ юу ах вэ? n-ийн квадрат
нэмэх нь 1 гийн квадрат гэсэн нэг юм хоосон дүрс үүсгэж болно шүү дээ. Тэгтээ тэргээ зураагүй. Энд нэмэх нь 1-ийн квадрат гэсэн нэг юм дүрс зунгуудаа тэрийг сумма n-ийн квадратаар үржиж байгаа. Энэ уртаар нь энэ чинь өөрөө сумма n-ийн квадрат чинь 1-ийн квадрат, 2-ийн квадрат, 3-ийн квадрат, n-ийн квадрат гэж байгаа шүү дээ. Тэнгүүд юу болгоно? Сумма n-ийн квадратаар нэмж байна. Тэрний болгоно сумма n-ийн 4 зэрэг дээр нэмэх нь а дүрс. Үүснэ энэ а хэлж байгаа. За а нь болохоор яах нь вэ? Энийг жижигхэн тоо нь болохоор 2-ийн квадрат засах 1-ийн квадрат 41-ийн квадрат. 3-ийн квадрат засах 2-ийн квадрат өчгөн сумма 2-ийн квадрат. За ингээ ботсон. Тэнгүүд а тэнцүү болох юу болох ийм гарна. Тэнгүүд а тэнцүү ийм болж байна. Тэгээд орлуулсан байна. Тэгээ ингээ ботсоод нэг ийм хүн дүрсэн байна. Тэгээ эндээс ижил квадратуудаа нэг зэрэгтэнүүдийн доогуур нь ингээд тэмдэглэх зураасуудаар зураад тэгээд ингээ бодсоод за энд бол ерөнхийдөө мат илэрхийллийн бодлогуудыг хийж байгаа. Энд би та нарт дахиад заавал маш их цаг гарна. Бараг энэ бичлэг бүр 2-3 цагч болно. Тэнгүүд эцээр нь сумма n-ийн 4 зэрэг гэдэг нь ийм томьёо гаргадаг байна шүү дээ. Ийм. За тэгээд бид бол яг сумма n-ийн куб хүртэл ерөнхийдөө амьдралд хэрэглэгддэг. Тэгээд сумма n-ийн кубыг олддог томьёо эцээ харин сумма n-ийн куб гэдэг нь сумма n-ийнх нь квадрат гэдэг байна. За энийг та нар ингээд сайхан ингээд скриншот хийгээд хадгалаад аваарай. Сумма n-ийн квадрат гэдэг нь нэгээс n хүртэл томуудын квадратын нийлбэр нь 2 n дээр нэг нь 1-ийг хувахан 3 үржих нь сумма n. За ийм томьёо байдаг байна. За дахиад сумма n-ийн хооронд n дээр нэг нь үржих нь n-ийг хувахан 2 гэж бичээд ингээд эцэст нэг ийм их томьёонууд гаргаад үжиж бас болно. За сумма n-ийн квадрат гэдэг нь ийм байдаг байх нь. За энийг бас та нар хэрэглээ тэмдэглээд таваар. Энэ бас цааш ерөөдөө мэт дарааллын бодлогоотод хаяа нэг тохиолддог юм шүү. За тэгээд өөр бас та нарт юу заах вэ гэхээр сумма n гэж ингэ бичээл та. За тэнгуү дахиад сумма n хэдв? Тэгэхээр сумма n хэдв? Тэнгуү дахиад к ширхэг сумматай n хэдв? Цаашаа амар их болно гэсэн үг л дээ. За тэгээ энийг бүгдээрээ одоо бодож үзүүлье. За сумма n гэдэг нь болохоор сумма 1 дээр нэмэх нь сумма 2 нэмэх нь ингэж явсараа сумма n хэлээд байгаа. Сумма n гэдэг нь болохоор сумма 1 дээр нэмэх нь сумма 2 нэмэх нь сумма 3 нэмэх нь цэг гээд сумма n хэлж байгаа. Энэ юу гэвэл сумма n хэлж байгаа. За к шиг сумма n өөрөө суммаг үржих нь кагаас нэг ширхэг сумма n-үүдийн нийлбэрээ гэсэн үг. Энэ к шиг сумма n гэдэг нь кагаас нэг ширхэг сумма n-үүдийн нийлбэр гэсэн үг. Ерөнхийдөө нэг ийм хөт томьёо байгаа гэсэн үг. Ерөнхийдөө нэг юм. За к дээр нэмэх нь нэг ширхэг сумматай n юу ах нь вэ? К ширхэг сумматай n-үүдийн нийлбэр гэсэн үг.
энэ томыг ерөнхийдөө бичиж авч байгаа. К-д нэмэх нь 1 шиг сумаатай энэ нь К шиг сумаатай энэ эдийн хэлбэр. За тэнгүүд энд К шиг сумаатай энийг бид бүгдээ олъё. За энэ нь болохоор ямар томьёогоор бодогддог вэ гэдгийг одоо эндээс эхнээс нь ингээ харчих. За 1 шиг сумаатай ийм байгаа. Энд нэг өрчгөн нэгийг энэ өрчил 2 дон. За 2 шиг сумаатай юм чинь бид энд нэг томьёо гаргасан шүү дээ. Сум энэ дээр нэг хүн 2-ыг хуваасан 3 өрчгөн сум байна. За тэнгууд эн чинь энэ дээр нэг хүн 1 энэ дээр нэг хүн 2 хуваах нь 6 болно гэсэн үг. Тийм үү? Одоо энийг саараад байна. Энд чи өөрөө энэ дээр нэг хүн 1 өрчгөн 2 шүү дээ. Энэ дээр нэг хүн 1 өрчгөн энэ хуваасан 2 тийм үү? Тэнгууд энэ дээр нэг хүн 2 хуваасан 3 ч болохоор энэ байна. Энэ дээр нэг хүн 2 хуваасан 3 юм. За энийг 1 өрчгөн 2 өрчгөн 3 гэх ингээд тэмдэглэж болно. За тэгвэл 3 шиг сумаатай энэ болох үйл энийг өрчгөн энэ дээр нэг хүн 2 нэг хүн энэ дээр нэг хүн 3 нэг хүн хуваах нь 1 өрчгөн 2 өрчгөн 3 өрчгөн 4. За ийм байдаг байх. За тэгээ эндээс та нар юу харж байна? Хэсэглэл гэдэг нэг юм харж байгаа зү. Энэ бол дөрвийн факториал P. За тэгээд энд бид нэг магадлал комбинаторик гэдэг юмыг бол одоо шууд давхар заагаад явчих гэж би бодож байна. Магадлалыг бид нар сайн мэддэг хэрэгтэй юм. За магадлал гэдэг нь өөрөө юу вэ гэхээр ийм хэлж байгаа. За энийг ерөнхийдөө тэмдэглээ авч байгаа. Тэгээд К шиг сумаатай бол яг энд бол 3 шигтэй хахад 4 байна тийм үү? Энд 2 шигтэй хахад 3 байна тийм үү? Сума К шигтэй гэвэл энэ үл нэг үрчгэн энэ нэг ингээ яваад за энэ хамгийн сүүлд энд 3 гэдэг энэ тоогоц энэ дээр нэмхэн К-гаар ингээ үрчиж байна. Хуваах нь К-гаас нэгийг биш К энэ чинь 3-тойгоо 4 бохиж К-д нэмэх нэгийг факториал болох нь шүү дээ. Энэ томыг ерөөдөө бичиж авч. Гэхдээ энийг хэсэглэлээр бодвол бүр гоё болно. Хэсэглэлээр. За тэгэнгүүтээ одоо бид нэр магадлал комбинаторик бодъё. За өнөөдрийн хичээл ер нь бол дараагийн хичээлүүдийн уялдаа холбоотой их ерөөдөө ер нь бол тустай шүү. За энийг ерөн дээр нэг өрчгөн 2 гэсэн үг. Сума энэ гэхээр яг энийг өрчгөн энэ дээр нэг хувахан энэ дээр нэг өрчгөн энэ дээр нэг хувахан нэг өрчгөн 2 өрчгөн 3 гэсэн үг. Сума энэ энийг өрчгөн энэ дээр нэг өрчгөн энэ дээр нэг 2 өрчгөн энэ дээр нэг 3 хувахан 1 өрчгөн 2 өрчгөн 3 өрчгөн 4. За кашг суматай энэ болохоор яг энэ өрчгөн энэ дээр нэг гэж асууад энэ дээр нэг К-гаар өрчлөөд хуваах нь К дээр нэг факториал. За ПК дээр нэг гэвчсэн ч болно яг. За энэ том яа. За тэгэнгүүт одоо бид нэр магадлал комбинаторик гэдэг чинь энэ дээр бий таар заагаад өгч дөө. За тэгэхээр ямар нэгэн энэ байлаа гэж бодъё. За тэгээ энэ бол энэ тооны факториал буюу 1-ээс n хүртэлх тоонуудын
үржүүрээд байх нэ. За тэгвэл PN CNS M гэд ингэ биччихье. За энийг бол хэсгэлэл гэдэг, энийг бол гүйлгэмэл гэдэг. За CNS M нь болохоор ийм байдаг. Эний бактериалыг би одоо бүр мартсан биш үү? Үнэхээр мартсан байна. Бүр одоо ингэ комбинаторикийн томьёонуудыг яагаад маяг утсан болохоор за энэ дээр бид нар ингээ хай. Комбинаторик формулас. За ингээ хайч. За комбинаторик. За ерөнхий комбинаторик бол энэ байна. За орос хэлээр байна. За PN гэдэг нь болохоор нэгээс N хүртэл тоонуудын үржүүр гэсэн үг. За ANS M. А нь болохоор юу шүү. Бид энэ болохоор P шүү. Би AP2-ийнхоо юуг нь солилцсон байна. За энэ болохоор ANS M шүү. ANS M гэдэг нь болохоор N-ийн бактериалыг N-ийн M-ийн бактериалд хуваасантай тэмцэв. За өөрөөр хэлбэл N-ийг N-ийн 1-ээр үржүүлээд дахиад N-ийн 2-оор үржүүлээд тэгэхээр урагшаа уруу явна. Одоо жишээлбэл энэ N-ийн оронд бид 10 байлаа гэвэл 10-ыг 9-ээр үржүүлээд 8-аар үржүүлээд 7-оор үржүүлээд хамгийн сүүлд явах нь энд M нь одоо 3 байлаа гэвэл 10-аас 3-ыг асаад 1-ийг нэмсэнтэй тэнцүү гэхээр чинь 10-аас 3-ыг асаад 7 1-ийг нэмэхээр 8. Тэгэхээр 10-аас 8 хүртэлх тоонуудын үржүүр байдаг байх нь шүү дээ. Тэгэхээр 10-ыг 9-ээр үржүүлээд 8-аар үржүүлээ л гэсэн үг. За NS M гэдэг нь болохоор N-ийн бактериалыг хуваах нь N-ээс M-ийн бактериал. За энэ төр жишээ болгоод 10-ийн бактериалыг за 10-аас 3 гэхээр чинь N-ээс 10-ийн бактериалыг 10-аас 3-ыг 7-ийн бактериалд хуваа. За тэнгууд эн чинь өөрөө 10 хүчээр 7-ийн бактериалыг үржих нь 7-ийн дараагийн тоон 8 үржих нь 9 үржих нь 10 гэсэн үг. Тэнгууд энэ 7-ийн бактериал гэхээр 7-ийн бактериал 7-ийн бактериалтай хуваагдана. Тэгээ 8-ийн 9-ээр үржүүлээд 10 хуваана гэсэн үг. 8-ийн 9-ийн 72 10 үржүүлээд 720 гэсэн үг. За нэг ийм их утгатай байх нь байна. За C нь болохоор яадаг вэ гэвэл N-ийн бактериалыг N-ээс асган M-ийн бактериалд хуваана гэсэн үг. N-ийн бактериалыг хуваах нь M-ийн бактериал үржих нь N-ээс M-ийн бактериал. За N-ийн бактериалыг хуваах нь M-ийн бактериал үржих нь N-ээс M-ийн бактериал. За бид нар энд юу ачи? PM гэж бичиж. Жижиг зүр M гэхгүй M. Тэнгүүд энд M хүртэл тоонуудын бактериал болно. За тэнгүүд CNS M гэдэг нь болохоор NS M-ийг хуваах нь PM гэдэг. За энэ томыг та нар хуулаад ав. За тэнгүүд NS M гэдэг чинь бол энэ байна шүү дээ. Тэгэхээр N-ийн бактериалыг хуваах нь N-ээс асган M-ийн бактериал. За PM гэдэг нь болохоор энийг хэлж байгаа. M-ийн бактериалыг хэлж байгаа. За хуваана гэдэг чинь
3 тоонд нь үржүүлнэ гэсэн үг. Эми бактериалын нэгт үржүүлнэ гэсэн үг. Тэгэхээр явах нь эми бактериалыг авах нь эми бактериал чин энэсгэн эми бактериал. Тэгэхээр энэ томьёо гараад ирж байгаа. За энэ бол хэсэглэлийн томьёо. За хэсэглэл гэдэг нь өөрөө сэлгэмлийг гүйлгэмэл дугаана гэсэн үг. За энэнийг бол П гэдэг нь гүйлгэмэл. За А гэдэг нь болохоор сэлгэмэл. За С гэдэг нь болохоор хэсэглэл. Юу вэ? Би бүр мартцсан байна бас. Тэгж л ойлгож байна. Ахаад бид нар ингээд юу ачаа. Энэ дээр монголоор хэсэглэл сэлгэмэл гэл ингээд хажил та. За хэсэглийн томьёо бол энэ бол зөв байна. N элемент болгоноос K хэмжээтэй буцаалтгүй ирэмлэгээдгүй төвөрийг хэсэглэл гэдэг. Тэгээд CN-с K гэж чинь. Энд бол бид нар бол K-ийн оронд M-ийг ингэ бичсэн байгаа шүү дээ. Энд бол за тэгээд сэлгэмэл гэдэг нь болохоор одоо ангийн 20 сурагчаас ангийн дарга ариун цэврийн дараагаар сонгох боломжийн тоо эсвэл одоо жишээлбэл бат дорж 2 хүн байлаа л да. Тэгвэл ангийн дарга нь бат ариун цэврийн дарга нь дорж эсвэл ангийн дарга нь дорж ариун цэврийн дарга нь бат гэх мэтээр 2 бол боломж байна. 20 сурагчаас гэвэл бүр бас 20 одоо хэсэглэл нь болохоор сэлгэмэл А нь бол сэлгэмэл байна. Энэ дээр А сэлгэмэл. Тэгэхээр би энэ дээр А-гийн сэлгэмэл гэж бичсэн зүг байна. Тэгэхээр энэ бол гүйлгэмэл. Тэгэхээр хэсэглэл гэдэг нь сэлгэмэлээ гүйлгэмэлд хувадаг ах нэ. За энийг бас та нар цаасан дээр бичээд аваарай. Ерөнхийдөө намайг дагаал пауз аваад цаасан дээр тэмдэглээ бичээд яваад байхад бол ерөнхийдөө болно. Бүр болохгүй скриншот хийгээд одоо жишээлбэл би энэ бодлогоодыг бодоход та нар ерөөсөө заагаагүй шүү дээ. Ингээл харуулаад өгсөн байгаа. Тэгэхдээ та нар өөрсдөө дэвтэр хийхдээ миний бичсэн хөлччинд бол пауз авч яваад юм уу скриншот хийж яваад ерөнхийдөө бичээд авчна гэсэн. За тэгээд бид нар бол энд сумаа яагаа тийм үү. За эндээс одоо энийг гаргахын тулд яах вэ гэдгийг энэ томьёоноос харж байна гэсэн. За тэгээд өнөөдөр бол энийг гаргаж чад. Энэ томьёог гаргаж дуусгая та. Тэгээд цаашдаа ерөөхдөө энэ бодлогын талаар сайхан зааж өгнө, шагаан дээр зааж өгнө, шоон дээр зааж өгнө. За тэгээд цоожин дээр зааж өгнө тийм үү. Одоо нөө код мод гэдэг. Тэр бол дараагийн хичээл дээр ерөөдөө заана. Одоо цаг 9 цаг болж байна. За би өөрөө суралцах хэрэгтэй болох гээд байна. Нэг компьютерыг үзээгөө айгүй олон жил болсон байна. Хамгийн сүүлд би баг 10 төгсөлтөө үзсэн баг шүү. Энийг жоохон бэлтэж байгаа та нарт зааж өгье гэж бодож байна. Гэхдээ өнөөдөр бол бүгдээрээ зүү тогтлыг болж харъя та. Одоо энэ юу бол харж байгаа л зүү тогтол гаргаж ирнэ эндээс. Тэгэхээр ноорог хэрэгтэй болно. Нооргийн таблет ер нь их зүгээр юм биш үү? Цаасанд аюу хяналттай. Тэгээ батарей ч гэсэн чинь аюу удаан барьдаг. Бараг хэдэн жил сараа байх гэж би бодоод байна. Тэгээд батарей нь дуусах юм бол яа тий. За энийг цаана батарей авах. Тэгээ энийг ухалж аваад батарейг солих байх гэж би бодож байна. За энд болттой энийгээ тайлаад. За энэ бол түгждэг. Энэ түгжчихээрээ энэ нэг
энэ дээрээ дарахаар арилгаа байчдаг юм лээ. За эндээс зүй тогтлыг олно. За энэс энэ дээр нэмэх нь К. Энэ болохоор К дээр нэмэх нь 1 бактериал. Энэ ийм өвчтөй юм байна. За энэ бол ойлгомжтой. Эдгээр бол энэ ба штэ тий. Энэ чинь өөрөө одоо ийм тооныг юу аахгүй. За энэ дээр биччихье. Бид нэр гүйлэмлийг П-гээр тэмдэглэж байгаа тийм үү? П-гээр. За тэгэнгүүт нэг ийм хоёр гүйлэмэл байгаа юм байна. П N дээр нэмэх нь К гэдэг нэг гүйлэмэл байгаа юм байна. Нөгөө талаас P N-ээс асах 1 гэдэг гүйлэмэл байгаа юм байна. N-ээс асах 1. За тэгэхээр энэ дээдлийн хэсэг байгааз яг энэ дээдлийн хэсэг энэ тоо яаж гарсан бэ гэвэл P-N-ээс N дээр нэмэх нь 1 К-га N-ээс 1-тэй хуваана гэсэн үг. За тэгэхээр энэ бол юу болох вэ гэвэл P-N дээр нэмэх нь 1 гэдэг ч болоор ерөнхийдөө бол N дээр нэмэх нь 1-ийн бактериал гэсэн үг шүү дээ. N дээр нэмэх нь биш N P-N дээр нэмэх нь К гэдэг нь болохоор N дээр нэмэх нь К-гийн бактериал. За N-ээс 1 P-N-ээс 1 гэдэг нь болохоор N-ээс 1-ийн бактериал гэсэн үг. За энэ нь болохоор юу вэ гэвэл 1 өрчгөн 2 өрчгөн 3 ингэж яваад өрчгөн N-ээс 1 хүртэл байгаа. Тэгээ N өөрөө байгаа. Тэгээ N дээр нэмэх нь 1 байгаа. Ингэж авсаргаад N дээр нэмэх нь К хүртэл байгаа. Дээдлийн тоон. За доотлын тоон болохоор яг 1 өрчгөн 2 өрчгөн 3 гэж авсаргаад хөнгөлөлт N-ээс 1 хүртэл байгаа. Тэнгүүд яг энэ хэсэг нь энэ хэсэгтэй хураагдчихэв. Тэнгүүд энэ дунд юу үлдэж байна? N-ийн өрчгөн энэ дээр нэмэх нь 1 өрчгөн гэж ингэж авсаргаад N дээр нэмэх нь К хүртэл байгаа. Энэ үлдэж байна. N-ийн өрчгөн энэ дээр нэмэх нь 1 ингэж авсаргаад N дээр нэмэх нь К хүртэл. Тэгэхээр N дээр нэмэх нь К-гийн бактериалыг N-ээс 1-ийн бактериалд хуваана гэсэн үг. N дээр нэмэх нь К-гийн бактериалыг хуваах нь N-ээс асах нь 1-ийн бактериалаа гэсэн үг энэ тоо. За тэгэнгүүт энэ тоо ингээ бичигдсэн тийм үү? Дахиад энийг хуваагаад өгчнө. Тэгвэл энд яг нь энд кадрын 1-ийн бактериал гэвчиж. За P CN-ээс юм гэдэг нь болохоор N-ийн бактериалыг хуваах нь юм. Энэс N-ийн бактериал. За тэгэхээр яг нөгөө сума К шигтэй сумата N-ийн томьёо бол ерөөдөө нэг ийм л байдаг байх нь шүү дээ. Одоогийн байдлаар бид мэдгэдэд байгаагаар К шиг сумата. За энэ бол нөгөө дээдлийн тоо чинь энэ дотор ийм гарч байгаа. Дотор ийм. За энийг бид нэр ингээд цааш нь ингээд энд дэхт эцсийн томьёо бол би биш шүү. Би эцсийн томьёо нэг айгүй амархан гоё томьёо байгаа. Өмнө гаргаж ирсэн. За энэ дээр нэмэх нь К-гийн бактериалыг хуваах нь N-ээс 1-ийн бактериал. К дээр нэмэх нь 1-ийн бактериалаа гэсэн үг. К шиг суматай гэдэг нь.
За тэгээд эцсийн томьёог хаана гаргаж ирлээ? Энэ гаргаж ирсэн санагдах юм. За энэ газар зүйчэл болж исэн. За ерөөдөө би өөрийнхөө охины бодлогыг, хүүхдийнхээ бодлогуудыг анх заах маркер юм YouTube-ээр нээсэн. Тэгээд ерөөдөө цаашдаа өөрөө бас мэддэг оруулж исэн бодлогуудаа ингээд дахиад та бүхэнд заах гэж хэмж үргэлжлүүлж байгаамаа. Тэгээд хаана би хичээлээ. Нэг газар л тэмдэглэжсэн санагдаад байна. За Windows ахиа бүгд ахиа зүү тогтол харъя. Ерөнхийдөө миний YouTube-ийн хичээлийн нэг бусдаас онцлох давуу тал нь бол өөрөө би юу ч мэдэхгүй. За юу ч мэдэхгүй ч гэж яах вэ? Ямар ч бэлтгэлгүйгээр яг одоо ингээд яг энэ байгаагаараа ямар ч дэвтэр ном байхгүйгээр ингээд та нар зааж байгаа. Тэрнгээрээ ерөнхийдөө онцлог өөрөө нэгдүгээр Монголоос айгүй хол чек гэдэг улсад хар ажил хийж байгаа, үйлдвэрийн ажил хийж байгаа. Хоёрдугаар над ямар ч дэвтэр ном байхгүй байгаа. Тэгэхээр үзэж харах юм байхгүй. Тэгээ интернетээс ямар нэгэн бодлогыг ингээд хайхаар бас олддгүй шүү дээ. Ерөөсөө олдохгүй ингээд би одоо энэ Сума Эний 4 зэрэг хүртэл ингээд томьёо гал гаргацсан ба. Тэгээ 5 зэрэг дээр идэх хөө. 5 зэрэг дээр энэ 4 зэрэг бодсонд бол би баг 2-3 цаг сууж бодсон шүү дээ ерөөсөө. 2-3 ч ядах цаг суусан. Тэгээд 5 зэрэг дээр идэх хөө. Бүр олон зэрэг дээр идэх хөө тийм үү? Сума Эний эм зэрэг дээр идэх хөө. Тэгээ би бас нэг томьёо гаргаж ирсэн. Би нэг чинь бүр хэдэн жилийн өмнө 10 жилийн өмнө хаа уурхад харуулын ажил хийдэг гэсэн юм. Тухайд би ч мэрэгчлэр уурхад ажилласан л та. Тэгээд мэрэгжлийн ажил 13-4 онд зогсоод ямар ч ажилгүй болтоод нэг хайгуулын мэрэгжлийн ажил олдохгүй. Тэнгүүд заах уурхаараа дагнаснаар уурхаараа дагны гэж бодоод. Тэгээд өдөрт 12 цаг гардаг. Тэгээд 12 цагт ямар ч утас муц байхгүй хориулдаг. Тэгээд над рап орсон гарсан машинуудыг бичдэг. Рапортын дэвтрээс нь баал байсан. Тэгээд нэг дуусгаж ирсэн дэвтрүүдийг цааснуудыг түүсээр нэг юм жижигхэн дэвтэр гаргаад тэгээд чөлөө цагаараа анх би зүгээр нэг банкнаас машин авах гэж зээл авсан байсан. Машиныхаа зээлийг хүүхд тооцоолж аваад яг энэ дараалт хийжсэн. Яг энэ өнөөдрийн заасан Сума Эний квадрат хэд вэ гэдэг энэ дараалт дээр ерөөдөө иржсэн. Хүүгийн ботсон чинь тэгээд нөгөөдхөө бодох гэж утас байхгүй. Ном байхгүй тэр ганц баал тэгээд нэг муу цааснууд. Тэгэнгүүт би өөрөө Сума Эний квадратыг бодож олж исэн байхгүй. Энэ томьёог ингээд зүгээр л цаасан дээр ингээд юу ч авахгүй нэгсээр одоо математикийг өөрөөсөө дотроосоо олно гэдэг чинь яг тэнд математикийн ерөнхийдөө гоо сайхан нэдэг. Тэгээд тэр математикийн тэр гоо сайхныг мэдсэн болохоор би яг тэр одоо мэдрэмжийг та нарт өгөхийн тулд энд өнөөдөр энэ хичээлийг ингээд ерөнхийдөө ингээд зааж байгаа. Энэ дахиад цаашаа өшөө сайн заах болно. Би бас нэг энэ Сума Эний олон зэрэг ерөнхийдөө ажиллаж байгаа. Дээрээс нь Ньютоны биномын олон задаргаан дээр ерөнхийдөө бас ажиллах гэдэг юм. Тэрэн дээр миний мэдлэг дутаад байгаа хгүй ерөөсөө. Тэнд бол дахиад би өөрөө цааш сурах хэрэгтэй болно. Тэгсний би одоо бүр 30 гарцсан хүн байгаа. Тэгэхэд 20-д та 10-д тийм үү? Миний төсөөгийг 14-5-аас 20-д наст хөлтөл үзэж байгаа гэж би бодож байна. Та нарт бүр илүү боломж байгаа гэсэн үг математик дээр. Өшөөс хаашаа сурах. За тэгээд суммаас каш Сума Эний гэдэг нь болохоор энэ дээр нэг к-гийн факториалыг n-1-ийн факториал хуваагаад дахиад k-1-ийн факториалд хувааж байна гэсэн үг. За энэс ахиад зүү тогтлыг олж харъя. Тарих ерөөсөө харагдахгүй. Энд нэг за энэ
томьёог бид нар сайн хараад авах хэрэгтэй. За энэ томьёог хараад авах юм бол бид нэр энэ дээр нэмхэн k-га n-ийн оронд n дээр нэмхэн k-г оруулчихъя. За m-ийн оронд k-г оруулчихъя. N-с 1. Зэнүүл. За одоо ингээл чимээгүй болно шүү дээ. Ингээл дахиад зүү талыг болох юм л ингээл. Энэ байгаа. Энэ яг ийм байх уу гэдэг дээр дахиад ихээс нь харъя. За сумаа энэ үйл энэ хүч энэ юу байгаа юм. За энэ үйл ийм. Дистралсан 3 тоогоос дистралсан 3 тооны үржил ерөнхийдөө 6 хуваагддаг шүү. Яа тэгвэл энд тэгш тоо байгаа. За энэ тэгшээлэхэд энэ сонтоо энэ тэгш 2 тол хуваагдаж байгаа. За энэ сонтоо хэлэхэд энэ тэгш энэ сонтоо тэгэхээр энэ 2 хуваагдаж байгаа. За 3 хуваагддаг тооны шинж бол дистралсан 3 тооны үржил бол ерөнхийдөө 3 хуваагдана. За энэ 7 хэлэг энэ 8 хэлэг энэ 9 хэлэг 9 нь 3 хуваагдаж байна. 8 нь 2 хуваагдаж байна. За 1 2 3 байлаа гэхэд 1 үрчин 2 үрчин 3 3 хуваагдаж энд 2 байгаа 2 хуваагдаж байна. Ерөнхийд дистралсан 3 тооны үржил 6 хуваагддаг байна шүү. Дистралсан 4 тооны үржил бас 4 хуваагдана. Бас 12 хуваагдана. Бас юу 24 хуваагддаг байна шүү. Тэн тунд 2 тэгш тоо. Мөн бас 3 хуваагддаг дор иш 1 тоо байгаа. Тэгээ 2 тэгш тоо байгаа. Тэгэхээр 2 үрчин 2 болно. 3 хуваагддаг тоо байгаа. Тэгэхээр 4-ийг 3 төрчүүлсэн. Дахиад 4 хуваагддаг 1 тоо байгаа. Тэгэхээр юу? За 4-ийг ганц бичиж. За 2 хуваагддаг тооч байгаа. 3 хуваагддаг тооч байгаа. 4 хуваагддаг тооч байгаа. 2-ыг 3 гэж 6 4 24. За нэг ийм маркер ерөнхийдөө олно. Энэ томьёог олчвал юу гэхгүй бол энэ дуусахгүй бол энэ камерын утасны батарей дуусах гээд байна бас. Энэ үрчин энэ нэг гэж авсараад. За энд бол 3 шигтэй байл 3. Тийм к шигтэй байл к. За энэ яг өмнөх тоонуудын үрж үрж энэс нэг бактериал байгаа тийм үү? Энэс нэг бактериал тугаацсан. За энэ 1 2 3 4 гэсэн тоонуудын үржүүр. Энд 3 тахад 4 байх нь зөв. Тэгэхээр энд к-тай байвал тэрний дараагийн тоо буюу к-ийн нэг бактериал байх нь бол зөв. За цэнэс юм гэдэг нь бактериал. За тэр томыг ерөнхийдөө олохгүй болчихлоо. Үнэхээр бууж өглөө. Тэгвэл утасны батарейч дуусах гэдэг хоёрдугаар цагч нэлээд явчлаа. Тэр томьёог олчвол би ерөөдөө юугаа би олчих гэж бодож байна. Яаж гаргаснаа. Томьёогоо хайх гэдэг. За яах юм нөө чекэлс авах гэж энэ төтрийг нээжсэн. Тэгээ тэр ихний дүрэн дээр өвчээд авчихсан. За энэ дүрэн дээр ахаа цааш хөрвүүлээ сурна гэж бодож байгаа. Тэнгүүтээ ингээл гордсон хичээл зааж эхэлсэн юм байна. Энд дээр бичлээ хаа бичлээ нэг газар л тэмдэглэжсэн санагдаад байна.
Энэ заавал болохгүй болчихлоо. Энэ тэнд төлчихсэн санагдаад энэ яг энэ өртлийн нүрэн дээр яах байна. Энэ нарын нүрэн дээр нөө энэ физикийн бодлого болчихсон юм уу та. За нуурын дээр ахаад юу очив? Эндээсээ ингээд хараад иргэд бодох гээд үзье. За энд CNSK биччихв. CNSK бичиж. За энэ бол мэдээж энэ материал авах нь. K-гийн материал. NSK материал гэдэг тийм үү? За тэгвэл бидний хувьд бол энэ N-ийн бактериалын оронд N дээр нэмэх K-гийн бактериал гэж бичих гээд байгаа. Тэгэхин тул CN дээр нэмэх K-гаас нөгөө талд K дээр нэмэх 1 байгаа шүү дээ, тийм үү? K дээр нэмэх 1 гэх ингэ биччихье. За энийг ингэ бичиж, эндээс л хөөчий гэж би бодод байна. За тэгвэл N дээр нэмэх K-гийн бактериалыг хуваах нь энэ K дээр нэмэх 1-ийн бактериал байгаа. К дээр нэмэх 1-ийн бактериал. За нөгөө талаас юу? N дээр нэмэх K-гаас K дээр нэмэх 1 гэдэг чинь өөрөө юу гэсэн үг вэ? Энийг ноор дээр энэ доор авчиж. N дээр нэмэх K-гаас K асуун 1. К дээр нэмэх 1 чинь нэг хаалтнаас гарахаараа бүх тэмдгүүд нэмэх юм чинь бүх тэмдгүүд нь асуу болно. К-то дарагдаад. Ингээ гараад ирчихлээ шүү дээ. Энэ сонигийн бактериал. Нөгөө томыг чинь гараад ирчихлээ үе. Одоо та нар хараа. За энэ дээр нэмэх К-гийн бактериал гэж энэ. Энэс 1-ийн бактериал гэдэг нь энэ. К дээр нэмэх 1-ийн бактериал гэдэг нь энэ. Тэгэхээр эцсийн томын юу ах нь? С N дээр нэмэх K-гаас K дээр нэмэх 1 хүртэл байдаг байх нь шүү дээ. За тэгээд энэ дээр маш томор очиж. Энийг цааш нь ингээд үргэлжлүүлээд K шиг сумата тийм үү? N гэдэг нь өөрөө C-ийн N дээр нэмэх K-гаас К дээр нэмэх 1 хүртэл байдаг байх нэ. За тэгээ ингээд дуусгая та өнөөдөр хичээлийг. Энийг та нар скриншот хийгээд тэмдэглэж аваарай энэ томыг. К шиг сумата N гэдэг нь өөрөө C-ийн N дээр нэмэх K-гаас К дээр нэмэх 1 байдаг байх нэ. За тэгээд дараагийн хичээлээр бид нар энэ сэлмэл бүлгэмэл хэсэглэлийг иргэдэд та нар зааж өгнө. Тэгэхин тулд би энэ айл бараг 10 хэдэн жилийн өмнө хичээл эргэж харна гэсэн үг. Тэгээд тэн дээрээ хэд хэдэн бодолтууд орно. Мөн тэгээд шооны бодлогууд нь, шагааны бодлогууд нь өөр. Тэгээд цаашдаа ерөнхийдөө над төлөвлөгөө байна л та. Тэгээд энэ томыг ингээд цааш нь ингээд бодохын тулд над бас хамтрагч хэрэгтэй болж байна. Бүр математиктаа бас нэвтрхийн хамтрагч. Надаас илүү мэдлэгтэй гэсэн үг. Тэгтээ надаас илүү мэдлэгтэй гэдэг нь би өөрөө мэдээж түрүүнээс ямар нэгэн санаа ол сурна гэсэн үг. Тэгээд та намайг дэмжиж тийм хүн байвал над руу холбогдороо тэр миний YouTube-ийн доор ч юм уу, Facebook дээр ч юм уу чатчихэд тэгвэл их баярлах болно. Тэгээд
Тэгээд нэг ийм том яваас байгаа. Энэ дээр би танарт харуулаад тэгээд өнөөдөр хичээлээ дуусгачих. Сума эний квадрат гэж байгаа. Сума эний квадрат өөр ийм байгаа тийм үү? Тэнгүү дахиад өөр нэг сума эний квадрат нэг байгаа хөө. Тийм үү? 3 к шигтэй суматай эний квадрат гэдэг байх уу? Тэрийг бас бүгдээрээ яг одоо олох гээд үзэхөө утасны цэник ерөөсө 5% л байгаа юм байна. За яг утасныхаа би юу гаргачих. Пауз авч жагаад батарейг